Сайн байцгаана уу? Бүгдэнд нь өглөөдөр орой минь. За тэгээ умардын элтний домгийнхаа дараагийн партаар уулзч байна. Тэгээд намайг дэмждэг болон шүүмжилдэг хүмүүст үнэхээр их баярлалаа. Тэгээд сабан дараа лайкан дараад үзээрэй. Тэгээд хэдүүлээ манганд орцгоо. Манай мантгай маань даваа гарч ирсний гайхал холбооны удирдагч даваа гээл тэгсэн чинь нөгөө даваа гарч ирсний ерөнхий сайд болон гişгэ хоёр гайхдаг амар. Гişгэ яагаад энд байдаг бэлээ? Жайл эдний дээрэмчдэг устгасан гэж юу? Гээл тэгсэн чи сайд ажуудлаас нь хадагтай ишгэ юу болоод байгаа юм? Чи түүний очрыг олсон гэв үсттэй. Гэсэн чи тийм ээ тэгсэн. Ганцхан юмны ойлгохтой очрыг ч олж чадахгүй. Чамаас би бол нэг юм хүлээж байсан юм шиг. Чамайг 9 тэнгэрийн нэг өвөөтэйг адилхан биш гэдгийг мэдчихсэн чсэн. Өвөөгийнхөө дэргэд дүүцэх болов гэж бодож байлаа. Гээл тэгсэн чи ишгэ маань амар гайхаал. Тэнгүүтээ өвөө нөгөө ерөнхий сайжууд залуу үеийнхэн яагаад манай үеэс дордоод байгаа юм бэ? Тэнгүүтээ үнэхээр урам угарч байна. Хадагтай ишгэ гэлтсэн чи ишгэ орчогороо яг ч ийм зүйл гарахгүй гэсэн чи араас нь манай амар хашгираал ишгийг бүтнээрээр нь дуудаал ийм төлөвлөгөө гаргаад намайг Анхуй аймгийн дээрэмчдийг устгах гэж явуулаа юу. Устгал хийх үед над руу нэг үлмэд идэх танихгүй хөгшин ирээд төв тэнгэрлэг нийтлэл аимшигтай зүйл болоод байна гэж хэлсэн. Тэгээд би шууд яарад иртэл яг юу болоод байгаа юм гэж амар уурлаа. Хардаг энэ талаараа дараа ярилцъя гэж амар уурлцсан байдаг. Ишээ бүр хараал гайхаал. Тэгсэн чи төв сайд эрхмээ. Энэ бол төв тэнгэрлэг нийтлэлийн суурийг анхуулж мэдэх ноцтой асуудал. Бид гэмт хэрэгтний шийтгэж байгаа учраас үүнээс холд гэлтгсэн чи даваа маань үгүй ээ. Аниргүй шүний айрам ирж төв нутгийг устгалын салаан дайнд морж энэ үед ганцхан хүний учрыг олох гэж хэдэн зуун тулаанчдыг хөтлөх нь зөв зүйл үү? Дээрс нь энэ бүр төв тэнгэрлэгийн нийтлэл дотор шүү. Сайдаа бас өмнө чөтгөрийн энд юу хийж байгаа юм гэсэн сайд нь төв тэнгэрлэг нийтлэлийн тушаалыг зөрчөөд байна уу да. Хэдий чи Жоанхогийн Баатар 9 тэнгэрийн нэгийн шав байсан ч төв тэнгэрлэг нийтлэлийн тушаалыг зөрчсөн хариуд зүгээр өнгөрнө гэж бодож байна уу гэсэн чи манай даваа хэрвээ намайг шийтэх гэж байгаа бол зүгээр би хүлээж авах болно. Гэхдээ 9 тэнгэрийн нэг дам Жохим гэд манай хүний аав нь орж ирдэг байгаа. Миний эцэг юу хийхгүй юу ч хийхгүй зүгээр харна гэж бодоо. Би түүнтэй сайн харилцаатай биш ч ийм үед түүнээ тусламж гуйж болно гэсэн чи сайд бүр гайхал. Даваагийн амнаас ийм үг сонслоо гэж юу. Гэхдээ чи Жон Жохин жинхэнэ Жуанхи гэдэг ямар гэдгийг мэдэхгүй. 9 тэнгэрийн нэг дам Жошич мэдэхгүй гэсэн чи шууд даваа маань хуруугаар заав. Би жинхэнэ Жаанхуу ямар гэдгийг сайн мэдж байна. Шудраг үнэн мэд айшилтагч туйлдаа хүртэл ялзарсан. Энэ бол төв тэнгэрлэгийн нийтлэлийн үнэн төрх. Би жинхэнэ Жаанхууг бүтээх болно гэж даваа амар хашгираа. Гэсэн чи сайд нь би чамайг тоохгүй өнгөрөөж болохгүй гэж мэдээд байсан юм аа. Гэсэн чи даваа дураараа л бол би бас хүссэн зүйлийг хийх болно. Тэнгүүд мандах руу харангуйтай. Эхлээд хишгээг өмнөөс уучлалт гуйж байна. Бас ахаад л асуудал тэрсэн бололтой удирдагч мантгаа гэсэн манай мантгаа. Баярлаа. Гэхдээ энэ бол миний хувийн асуудал. Чамайг ийм хэцүү зүйлд оруулмааргүй байна гэсэн чи даваа маань шууд. Бүлэгмийн удирдагчаа би ч бас энэ мангастай тооцтой гэл. Сүрлийн чөтгөрийн хаан руу хардаг. Гэсэн чи нөгөө сүрлийн чөтгөрийн хаан. Тийм ээ. Тийм байна. Би саналаа. Чи ариун гэрлийн жолоодлоо ашигладаг бацаан байна. Тийм шүү. Гэсэн чи даваа. Уулзаагүй удлаа шүү. Өмнө чөтгөрөө. Би чамайг өргөдөлтөөр ялагдсны дараа 7 жил тусгаарсан бэлтгэл хийсэн. Тэгээд бэлтгэлээсээ гарч ирээд чамайг үнэхээр их хайж байлаа. Гэсэн чи чөтгөрийн нөгөө хаан нь өмнө чөтгөрийн хаан. Энэ дараа л гэж байдаг юм шүү. Тиймээс эхлээд зайл ээлжээ хүлээ. Дараа нь чамайг ахаад болгож тавих болно гэсэн чи манай даваа. Харин би одоо чамайг шангиж хүртэмээр байна гэж. Шууд эсрэг хоёр тал руу харж цуцсан шууд. Бүлэгмийн удирдагч мантаа чи ард хүнээ аав. Би энэ хүнийг авах болно гэж. Тэгээд шууд хоёр тал руу шууд хүчтэй дайралтуудаа гэж шууд дайрч эхэлдэг. Би энэ өдрийг хүлээж байлаа. Өмнө чөтгөрийн хаанаа гэсэн чинь өмнө чөтгөр хаан. Нөө төвчээргүй бацаа хэр том болсны чи харъя гэж хүчтэй дайралтууд хоорондоо хэлгээгээл. Тэгэл нэг үнэхээр хүчтэй дайралтуудаа хэлгээл хүчтэй цохилт хийгээл манай даваа. Хүчтэй цохилт бүр өөрөө стикилийг хийгээл ариун гэрлийн жолоодлого гэж хүчтэй дайралтаа хийсэн. Өөз нь өөмөний үүсэл ариун судлалын ертөнцийн чөтгөрийн арга барил гэж хүчтэй дайралтууд хийлгээгээл тэрүүгээр бүр ингээд төв тэнгэрлэгийн нийтлэлийн газар нутаг дээр бүр сүйт гэж байдаг энэ хоёр. Тэгснэр үзэгдэл манай мантгаа боллон
хур ах хоёр руу шилждэг байгаа. Тэр хоёр ингээд тултаж байдаг. Ахын тэгсэн чинь мантха ихтгэл найз ирсэн гэж яхан хүч ороо юу даа гэл дайралтаараа хацрын тусдаг. Манай мантха зөрүүлэл дайрсан чинь хэдий тэнгэрлэг даяач байсан тэр өмнө чөтгөрийн хааныг тийм ч амархан ялахгүй гэсэн. Манай мантха дахиад хүчтэй дайралтай гээл шууд ингээл мөрөнд нийлдээ зоосон чинь нөгөө ахын шууд өөдсөн зөрүүлж дайраа шууд эцсийн ингээ гараараа тусдаг. Тэснэ новш гэж гээл. Гэхдээ мөрөнд зоосон илд чинь би авчих нь элтцүүн яаж илдгүй байж болдох билээ гэж тэгсэн чинь шууд гинт юу миний би хөдлөхгүй байна. Энд чи арай удган гэл. Манай удган бүр ингээ биенийх нь хөдөлгөөнийг хаагаад зогссон байдаг баха. Тэгсэн чинь манай мантха шууд тэнчээс сүрлийн дотроо жончоох уугны хүчрэг техникийг шууд хийгээл тэрийг харсан. Ах нь бүр тэр юу игээд байна энэ чи арай аавын устгалын сүүдрийн нудрагуудаа энэ бацаан яаж энийг ашиглаж мэддэг бэлээ. Тэр аавтад болж байхдаа хараад л суцглаа гэж байна уу? Галзуу юм а энэ бол булхай. Аавын тулааны урлагийг сурах гэж би хэд 10 жилд хүнд зодуулсан техникүүдийн бүрээ эзэмшиж чадаагүй. Тийм байхад ийм байж болохгүй зү. Би ийм болохоор л гоц авиачнуудыг үзэн яддаг гэл. Манай мантхаг хүчрэг дайралтанд өртдөг байгаа. Тэгэл хүчрэг дайралтанд өөртөө л арагшаага шидэгдэл элдэн агаар дөрвөлцөө байгаагаар манай мантхаа шууд элдэн агаар дээр булааж өгсруулаад дахиад хүчрэг дайралтыг хийдэг байгаа. Мантхагийн өөдөөс нөө ахын чсан өвээгөө бацаа зух залмаа чөтгөрийн арга барил хуулбарлах гээд үз гэл хүчтэй дайралт илгээсэн бол манай мантаа гарын болон дэвлийн хэсэг том цусалт үүсгэл өөд нь гарын тасарч унаал үлддэг байгаа. Тэгээ үзэгдэл манай сайхнаараа шилждэг. Манай сайхнаа бүр цус нүүжиндээ хутгалтцсан ингээд ойрчирсан бүх хүмүүсийг ингээд зодоод ингээд бүх ингээд хорны арга барилууд ашиглаад цусан далаа үүсгэсэн байдаг байгаа. Тэгэл тэр дундаас нь холт гэл хишгийг нь туслах ороод ирдэг. Тэнгүүтээ өнөөдөр би чиний галзуу нохойг зодох боллоо. Галзуу өвчтөй нохоо амттай байлгүй дээ гэл. Тэгсэнд нөгөөт нь тойл цаашаа яасан ол үхт юм. Би чамааг ялаад 7 баг тэнгэрийн нэг болох болно гэж манай хүн зогсч байдаг. Туснуучинд утгалцсан шүү. Тэгснэр үзэгдэл манай мантхаа болон хур ах хоёр руу шилждэг байгаа. Хур ах нь бүр ингээд хөөе мантхаа чи муухай юм аа. Чи харигс умардын тэнгэрлэг бүлгэмийн чамд санаа тавьдаг байсан. Чи яаж намайг ингэж чадж байна гэснээр шууд юу хөөх миний гизиг хүртэл зүсчихсэн юм уу? Цус багдаалт гэж шууд ухаалтал унаад өгдөг. Тэнгүүд мантаа тасан цэцгээ одоо тайвшир. Гээл тэгсэн чинь манай даваад тийм чи жоохон хэцүүдэх маягтай байж байгаа. Энэ мангасын хүч огтхон сулраагүй болтой. Гээл тэгж явах хооронд гинт араас нь гарч ирэл хүчтэй зохиолч хийсэн чсэн. Манай мантаа тэрийг урчилж очиж хаадаг. Тэгсэн чинь умардын тэнгэрлэг бүлгэмээ бацаа. Тэгэл манай мантаа даваа хоёр шууд хослол хүчрэх дайралтай илгээгээл тэгсэн чинь нөгөөт нь эцэст нь миний үхэх цаг ирээ юу. Муу бацаанууд би сүүлийн дайралтанд бүх сүмсээ гаргах болно гэж хүчрэх дайралтай илгээгээл манай хоёр ч зүүрлэл хүчрэх дайралтай илгээгээл тэгэл сүүрлийн чөтгөрийн хааныг ерөнхийдөө болно гэмтээж авдаг байгаа. Тэнгүүтээ надаа үхшгүй битээ өмнө чөтгөр сэрээд босоод ирж магадгүй би үлдээд түүнийг харж бай одоо хийх надад үлдээгээд эндээс яв гэсэн чинь гихтээ гэсэн чинь санаа зовлтгүй дээ би бол дам соожун би бол өмнө чөтгөрөөс болж тусгаарлагдсан бэлтгэлтэй гарсан даваа одоо би одоо ерөнхийдөө манай мантхаг яваа зүгээр зүгтаа энэ ямар ч асуудал гарсан байсан би зүгээр ардталтан зүгээр үлднэ гэл. Тэгэл манай мантхаг зүгтаалгадаг. Манай мантаа явахдаа баярлаа гэж хэлээд явдаг. Тэгэл байжсэн чи үзэгдэл манай мантахад алуулсан хур ах тэрэн шилждэг. Ирхмээ гэл ирсэн чи асуураа саллаа та нар юу игээд байгаа юм одоохон мантахыг араас яв гэл. Тэгсэн чинь мэдлээ ирхмээ одоохон тушаалыг чинь биелүүлээ. Та хэтэрхийх цус алдсан байна. Дахиж ярих хэрэггүй. Би тэгэхээр цусын тогтоо гэж тэгсэн чинь асуураа салаа яг одоо мантахыг араас яв. Тэгэл явуулсан чинь нэг хүний хашуу туслахаа гараас барингуудаа ирхмээ гэж тэгсэн чинь уучлаарай гэж шууд бүх цусыг биеийн дэргөө шууд сороод авчтай бүр юу чгүй болтлоо. Тэнгүүтээ новш гэж амьдрах үнэхээр хэцүү юм аа гэж уйлж идэв.
Тэгснээр үзэгдэл манай сайд болон гишгэн хоёр руу шилждэг байгаа. Манай мантаа зүхтахдаа сайдын урд дур гардаг байгаа. Сайд мантаа руу амар харж яжсан. Явж 9 тэнгэрийг хурдан бидэнтэй нэгд гэж хэлгээл туслахтаа тушаагаал. Тэсэн чи араас нь гიშгэн. Юу 9 тэнгэр ч хүртлөө гэд энэ бүлгмийн гэд гар хүлэн болцсон юм уу гэл амар гайхал. Тэгээ үзэгдэл манай Сүхэ ах руу шилждэг байгаа. Эрдэмтэн эдрэг бүгдийг хамгаалал ойр авдсан бүх хүмүүсийг наалал. Бод. Хөөж өсөн хүмүүс багасаар л байна. Сүхэ дайчаа дахиад жаахан явчихвал би төв дөнгөрлийн нутгаас гарлаа. Дахиад жаахан тэсэрээ гээл. Гэсэн чинь манай танг настаа сайхныг бодоол. Гэсэн чинь ажуулаас нэгдэнтэй ахаа би түүний ачаарлын нүртэл асуудалгүй явж ирлээ. Тэр амьд гараад бидний араас ирэх байх гээл. Гэсэн чинь урдталт нь 9 тэнгэрийн нэг манай хишгээгийн өвөө нь гараад ирдэг байгаа. Шинхва гэдэг. Агаар дээр нисч үдэг. Тэгснээр энэ гэж чавдар маань дуустах байгаа. Дараа чавдраас илүү гоё сонирхолтой болж эхэллээ шүү. Тэгээд сабан дараа лайкан дараад Facebook пэйжээ хайгаад гоё фолловдод өгөөрэй. Тэгэлээ илүү олоолан болно шүү дээ. Тэгээд дараагийн чавдруудыг илүү чанартай оруулахыг хичээх болохоор тэгээд комент хийсэн дээр жоохон ийм байна гэж хэлэхээс илүү тэгээд үзүүл, ингээд үзүүл гэж бас залруулахтай нь бас бичээд өгөөрэй. За тэгээд бичлэгээ үзэж аваад баярлалаа.